За хүүхдийн өрөөнд маань тавтай морил. За манай хүүхдийн өрөөнд гэх юм бол за би эхлээд яг энэ юуг нь танилцуулъя гэж бодсон байгаа. Энэ болохоор шумуул устгагч. Хавар намар зуны улирал гэх юм бол хөдөө гадаа явахдаа яг шумуул устгагч авч яваад хэрэглэж болно. За гэртээ гэх юм бол ерөөсөө энийг шумуул устгагчаар нь хэрэглэж болохоос гадна ийм лед гэрэл болгож хэрэглэж болно. Ингээд хоёр их баг гэсэн гэрлэр асдаг. Тэгээд энийг болохоор хүүхдийн өрөөндөө ингээд тавьсан байгаа. За хүүхдүүд болохоор яг шөнө орой ингээд хүнчлээд хэрэг унтаад байдаг. Тэгвэл яг энэ болохоор шумуул устгагчийг ажиллуулах юм бол энэ нэг товчон дээр нь дараал ажиллуулна гэсэн үг. За ийшээ гэх юм бол маш хөөрхөн ноён талхны чихмэлүүд байна. За энэ чихмэл нь болохоор хөөрхөн байгаа. За энэ гэх юм бол лупигийн хүнжил байна. Маш гоё юм зөөлхөн. Тэгээд яг хүүхдүүд нэг ийм жижигхэн хүнжилд маш их дуртай байдаг те. Тэгээд өөрсдөө гэсэн яг ингэ нөмөрхөд ингэ тохиромжтой. Тэгээд энэ нь болохоор маш гоё юм зөөлхөн. Тэгээд хүүхдийг ингэ дааруулахгүй дулаан юм байлгах зорилттой. Зураг нь хүртэл маш хөөрхөн байгаа. Тэгээд яг энэ хүүхдийн өрөөндөө зориулаад ингэ тавьсан байгаа. За ийшээ гэх юм бол хүүхдийн гоо сайхны бүтээгдэхүүн болон хүүхдийн яг юм цүнхнүүд байна. За энэ гэх юм бол уруул өнгөлөгч, за нарны тоос, тойл, цүнх, гошлог мэтчлэн олон төрлийн зүйлсүүд байна. За тэр дундаасаа гэх юм бол би яг энэ нарны тосыг яг ингээд онцлие. Энэ нарны тос нь болохоор яг энэ күүшний хэлбэрээр савлагдсан. Тэгсэн хэрнээ одоо нарны хэтягаан туянаас SPF 50-тай учраас маш сайн хамгаалдаг. Тэгээд түрхтэй юм бол ерөөсөө яг энэ тосон дээрээ түрхэл ингээд нүүрэн дээр ингээд түрх чинь гараараа түрхэх шаардлагагүй гэсэн. Ийм хөөрхөн күүшний хэлбэрээр савлагдсан нарны тос байна. Ер нь бол яг ингээд нэг хүүхдүүдийн хувьд гэх юм бол ээжийнхэн бүтээгдэхүүн, эхчийнхэн яг нүүр арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээр ингээд хэрэглээ тоглоод байдаг те. Ягаад гэхээр өөрт нь яг тийм бүтээгдэхүүн байхгүй байгаа учраас тэгэхээр яг та нар маань яг энэ Путин шүүгийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглээрэй гэж хэлмээр байна. Ягаад вэ гэх юм бол хүүхдэд зориулагдсан бүх бүтээгдэхүүнүүд ингээд багтсан байгаа. Бүгдээрээ харшил өгөхгүй байгалийн гаралтай. За хумсны будаг байна. Энэ хумсны будаг маш хөөрхөн. Тэгээд хараа. Тэгээд хумсаа будчаад тэгээд арилгахтаа ерөөсөө юу байх шаардлагагүй. Азтай хэрэглэх шаардлагагүйгээр шууд л яг ингээд хууларч байгаа хэсгээс ингээд авчих юм бол хууларчдаг. Тэгээд тэгснээрээ одоо хүүхдийн хумсны толиг гэмтээхгүй. Би бас энэ хумсны будагаар ингээд хаяа будчдیں۔ Тэгэхээр маш гоё. Тэгээд яг ингээд солимоор шаардлагатай болол ингээд өөр өнгөөр ингээд солио явцдаг. Ийм гоё саатай. Тэгээд сулгаан өнгөд ер нь бол өнгөний хувьд гэх юм бол маш хөөрхөн өнгөнүүдтэй яг огтд зориулагдсан бүтээгдэхүүн байгаа. За тосноос нарны тос байгаа. Тэгээ мөн бас яг юм гарын тос байгаа. Гарын тосны хувьд гэх юм бол тийм арьсанд ингээд маш гоё чийгшил өгдөг. Тэгээд өндөр нь гэсэндээ нэг юм хит хурц биш. Тэгсээд маш гоё зөөлхөн үнэртэй юм гарын тос байна. Хүүхдэд зориулагдсан. За уруулын харандаанууд байна. Улбар шар болон улаан, тэгээд ийм ягаан гэдэг юм. Тэгээд энэ улаан өнгөний хувьд гэх юм бол хит тод гэж бас бодох хэрэггүй. Энэ нь болохоор ингээд ерөөсөө урууланд яг ийм гоё өнгө өгөх зорилттой. Тэгэл ингээд баг зэрэг ингээд будаал. Тэгээд зарим хүмүүс болохоор нэг юм хит тод өнгөөр хүүхд хавруулыг бодох дургүй байгаа. Тэгээд ер нь бол хүүхдэд нэг хит тод өнгө хэрэггүй байдаг. Тэгвэл яг энэ Путин шүүгийн уруулын харандааны хувьд гэх юм бол маш гоё өнгөтэй. Тэгээд арьсанд ингээд нүүрний арьстай ч хүртэл маш гоё цогцноо. За энэ талаараа энэ хумсны стикерүүд байна. Хумсаа будчаад нааж болно. Хумсаа будаагүй дээ ч нааж болно. За энэ бас маш хөөрхөн кошлог байгаа. Путин шүүгийн юм. Түрүү яг энэ Ванавын кошлог яг манай гоо сайхны ширээний урд байсан те. Тэгвэл яг тэрнтэй төстэй тэгсэн хэрнээ Путин шүү брэндийн ийм кошлог байна. Тэр ингээд олон төрлийн зүйлс багтдаг. Тэгээ нараа ингээд нүүрний маск хүртэл байгаа. Энэ салфеткын маскны хувьд гэх юм бол маш хөөрхөн зурагтай. Тэгээ энэ гүнжийн титэн бэлэмтэй ийм хөөрхөн нүүрний маск байна. За ийм хацар өнгөлөгч байна. Ер нь бол яг юм том хүмүүст одоо бэдэгтэй яг арьс арчилгааны бүтээгдэхүүн болно. Бүх бүтээгдэхүүнүүдийг яг ер нь бол яг энэ Путин шүүгийн арьс арчилгааны энэ багтаасан гэж ойлгож байна. Энэ болохоор ингээ хацар өнгөлөгч. Тэг ингээ хацраа ингээд өнгөлчин. Одоо ингээд би ингээд яах юм бол энэ тосон хэлбэрээ савлагдсан. Тэгээд ингээ баг зэрэг ингээд яг өнгөлчин. Энэ нь болохоор ерөөсөө юу байгаа. Хүүхд ч гэлтгүй том хүмүүс хүртэл хэрэглэж болдог. Би бол яг энэ уруул өнгөлөгч, гарын тоос, энэ хацар өнгөлөгч нь бас яг ингэж хэрэглээд ер нь бол дууссан байгаа. Тэгээд ийм хөөрхөн кошлог байна. Энэ том хүмүүс хүртэлтэй гоё гоо сайхныхан бүтээгдэхүүн хийгээд авах кошлог байна. Ийм хөөрхөн цүнх байна. Энэ болохоор ийм богинохон болон ийм уртаасртай гэж байгаа. Тэгээд ийм охтууд маань ингэ барай хот хөөрхөн байгаад. Тэгээд бүр ийм хөөрхөн Путин шүүгийн тал хүртэл байгаа. Тал хүртэл байгаа. За хүүхдийн өрөөний хувьд ийм байна. Путин шүүгийн бүтээгдэхүүнүүдийн хувьд гэх юм бол хүүхдийн арьсанд харшил өгөхгүй ийм бүтээгдэхүүнийг та нар сонгон хэрэглээрэй гэж хэлмээрээ. Бяцхан охтууд маань хүртэл дуртай байх болно. Заавалчгүй одоо яг ийм том хүний бүтээгдэхүүн хэрэглүүлэхгүйгээр яг өөрт нь насанд нь тохирох бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй гэж хэлмээр байна.